Хүний биеийн хэсгээр хийсэн аимшигт хорин бүтээл. Урлаг, соёл, зан үйл заримдаа хүний төсөөллийн хамгийн харанхуй ангал руу өнгөж, гой зүүн болон шүтлгийн хил хязгаарыг давж оддог. Түүхийн янз бүрийн цаг үед хүний биеийн хэсгүүдийг ашиглан хийсэн бүтээлүүд нь зарим соёлд хүндэтгэл, зарим нь дайсны номготгох зэвсэг, харин орчин үеийн түүхэд цэвэр галзуу урал харгислын илэрхийлэл болж үлджээ. Хүн төрөлхтний соёл иргэншлийн түүхэнд хамгийн хачирхалтай бөгөөд чихүүдс төрүүлэн хүний биеэр хийсэн хорин бүтээлтэй танилцъя. Хорь, Седлецийн ясан лааны суурь. Чех улсын Котна Хора хотын захад орших Седлец хүрийн сан буюу хүмүүсийн нэрлэл заншилснаар ясан сүм нь хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн өвөрмөц бөгөөд айдас төрүүлэн дурсгалт газруудын нэг билээ. Энд дундад зууны үеийн тахал өвчин болон цусд дайны хөлд үргэлжсэн 40 мянган гаруй хүний шарилыг хадгалж байдаг бөгөөд тэдний яснуудыг зүгээр нэг хурааж орхисонгүй. Харин ч нэгэн төрлийн гайхалтай урлагийн бүтээл болгон дотоод заслыг нь чимэглэсэн байдаг юм. Энэхүү сүмийн хамгийн гол бүтээл бол таадснаас зүйлттэй байх аврах том лааны суурь билээ. Бүхэлдээ хүний яснаас бүтсэн энэхүү лааны суурийг 1870 онд Франтишек Рин тэмэх уран сэлбэрч сүмийн хонгилд байсан яснуудыг цайруулан угааж хүний биеийн анатомийн бүхэл бүтцийн нарийн тооцоолон уралжээ. Лааны суурийн гол зангилаа болон тогтоог шисгүүдийг хүний арцагны ясаар тогтоож салаа бүрийн үзүүрт гавлын яснуудыг байрлуулад дээр нь лаасахаар зохион бүтээсэн байна. Мөн гэрлийн унжлага чимэглэлүүдийг гар хөлний урт яснуудыг хооронд нь чадварлаг хэлхэж хийсэн нь үнэхээр бишрэн матлаа чихүүдс төрүүлэм дүр төрхийг бүтээдэг аж. Түүхийн ил худас дундаас урган гарсан энэхүү бүтээл нь зүгээр нэг аимшигын үзүүлбэр бас шашны болон гүн ухааны гүн гүнзгий утга санааг өөртөө агуулдаг байна. 19. Төвдийн дамар бөмбөр. Төвдийн буддизмын нууц тарины гүн зан үйл бясалгалын хамгийн чухал нууцлаг зэмсгүүдийн нэг бол дамар буюу гавлын ясан бөмбөр билээ. Энэхүү жижиг хоёр талт бөмбөр нь харахад айдас төрүүлэм хачин жигтэй мэт боловч төвдийн уламжлалт гүн ухаан соёл болон шашны зан үйлийн хамгийн нандин утга учирыг өөртөө агуулж байдаг юм. Урлаачид дамрыг урлахдаа залуу халуун насндаа насан эцэлсэн цэвэр ариун им хоёр хүний гавлын ясны оройн хэсгийг сонгон авдаг байна. Тэдгээр хоёр өөр хувь тавилангийн илэрхийлэл болсон яснуудыг ар шилээр нь нийлүүлж бэхлээд ирмэг хэсгийг нь арьсаар бүрж хаддаг бөгөөд бөмбөрийн гол зангилаанаас унжуулсан хоёр жижиг бөмбөлийг авсаргадаг байна. Лам хуврагууд энэхүү дамрыг баруун гартаа барьж хоёр тийш хурдан хөдлөхөд нөгөө бөмбөлгүүд нь арьсыг цохиж муу совин ад зэтгэрийг хөөн зайлуулах шидтэй өвөрмөц тод дууг авиаг гаргадаг түүхтэй. Эрэгтэй эмэгтэй хүний гавлын ясыг нийлүүлэн хийсэн нь буддизмын хамгийн гол үзэл болох арга болон бэлгийн нэгдлийг илэрхийлдэг бөгөөд энэхүү хоёр туйл нэгдэж байж хүн гэгээрэлд хүрнэ гэдгийг бэлгэддэг гин. 18. Төвдийн Кангалинг бүрээ. Төвдийн буддизмын нууц тарины зан үйл ашиглагддаг өөр нэгэн хамгийн нууцлаг бөгөөд жихүүдс төрүүлэм зэмсэг бол Кангалинг буюу хүний дунд чөмгөөр хийдэг уламжлалт бүрээ билээ. Монголчууд үүнийг ганлиг бүрээ гэдэг. Төвд хэлний канг буюу дунд чөмөг, линг буюу бүрээ гэсэн үгнээс бүтсэн энэхүү зэмсэг нь зөвхөн харагдах байдлаараа бос гаргаж буй дуу аваа түүний цаана орших гүн ухаанаараа хүний сэтгэлийг хөдөлгөж орчлонгийн мөнх бусыг сануулж байдаг юм. Энэхүү юр бусын ясан бүрээг урлахын тулд маш нарийн шалгуураар ясыг сонгон авдаг журамтай. Ихэвчлэн ямар нэгэн гэмзэмгүй цэвэр ариун сэтгэлтэй гинтийн ослоор өөд болсон залуу эмэгтэй баруун хөлийн дунд чөмгийг сонгон авч тусгай зан үйлийн дагуу цэвэрлэж бүрээ болгон засдаг байна. Урлаачид ясны нэг үзүүрийг ам гарган үлээхэд зориулж засах бөгөөд нөгөө үзүүрийн хоёр товгор хэсгийг бүрээний ам буюу дуу гарах хэсэг болгон үлдээж зарим тохиолдолд мөнгөөр чимэглэж эсвэл суран бүслүүрээр бүрдэг ажээ. Лам хуврагууд Кангалинг бүрээг голчлон чод хэмээх сэтгэлийн шунал, аминч үзлэг таслан зогсоох зан үйл болон догшин сахиуснуудыг өрн залах, арга дах хуралд өргөнөөр ашигладаг байна. 17. Спикчүүдийн аяга. Эртний түүхийн хуудаснаа хамгийн дайчин цуутай нүүдэлчдийн нэг гэгдэн үлдсэн спикчүүдийн хувьд дайсныг дарах нь зөвхөн ялалт төдий зүйл биш. Харин өөрийн эр зориг баатарлаг үйлсийг мөнхжүүлэх зан үйл байжээ. Эртний Грекийн сууц түүхч Геродотын тэмдэглэж үлдээсэн түүхэн сурвалжаас үзвэл тэдний энэхүү дайчин соёл нь айдас төрүүлэм атлаа сонирхолтой нэгэн уламжлалыг бий болгосон нь дайсныхаа гавлын ясаар аяг хийдэг заншил байсан юм. Спикт ачид тулааны талбарт өөрийнх нь эсрэг эцээ хүртэл тэмцсэн хамгийн заналт эрэлхийг дайсныхаа гавлын ясыг авч өөртөө зориулан тусгай аяг уралдаг байжээ.
Тэд гавлын ясны хөмсгөнөөс дээш хэсгийг авч гадна талыг нь үхрийн түүхийн ширээр нямбалан бүрдэг байсан бөгөөд хэрэг тухайн дайчин чинээлэг нөлөө бүхий нэгэн бол аягныхаа дотор талыг алтаар шаарж тансаг байдлаар гойдог байсан гин. Энэхүү бэлэн болсон гавлын ясын аягийг тэд өдөр тутамдаа хэрэглэдэг үгүй. Омог аймгийн хамгийн чухал найр наадам зан үйлийн үеэр бахархалтайгаар гарган ирэн хүндэт зочноод айлдаг байжээ. Энэхүү хачин жигтэй уламжлал нь зүгээр нэг зэрлэг бүдүүлэг араншин бас харин дайснаа ясандаа багтах бахархал өөрийн сүр хүчийг бусдад гайхуулах хамгийн дээд хэлбэр байсан билээ. Спекчүүд тэрхүү гавлын ясан аягаар уух бүртээ тухайн хүчрхэг дайсны эр зөрөг сүнслэг хүчийг өөртөө шингээж байна гэж үздэг байсан төдийгүй гэр орондоо ирсэн зочдод тэрхүү аягнуудыг үзүүлж тулааны талбарт хэрхэн баатарлаг гавья байгуулсаа чимээгүйхэн хүүрнэх түүхийн амьд гэрч болгон андигнадаг байсан ажээ. 16. Монголчуудын гавлын ясан аяга. Эртний Төв Азийн анхны хүчрхэг гүрэн болох хүннүүгийн дайчдын дунд дайсны удирдагчийн гавлын ясаар аяга хийж түүгээрээ тангараг өргөдөг агуу уламжлал байжээ. Хятадын эртний түүхийн сурвалж бичих болох Цизид тэмдэглэснээр хүннүүгийн модон шэньюгийн хүү Лавшан шэнью өөрийн заналт дайсан болох Юэжи аймгийн хааныг тулаанд ялж түүний гавлын ясаар аягуулсан байдаг. Энэхүү үйл явдал нь зүгээр нэг зэрлэг өшөө авалт биш харин хүннүг үрний мандалт тусгаар тогтнол цэргийн сүр хүчийг баталгаажуулсан төрийн том бэлэгдэл байсан юм. Хүннүүчүүд тэрхүү гавлын ясан аягийг өдөр тутмын амьдралдаа бос зөвхөн улс орны хувь заяаг шийдэх хамгийн чухал үед буюу харь улстай найрамдлын гэрээ байгуулах цуснд хангараг өргөх төл гаргаж ирдэг байжээ. Тэд аягны дотор талыг мөнгөлж алталж засаад түүндээ морины цус арх холин хийж хоёр улсын хаад хувааж унд хангараалдаг байв. Хэрв хэн нэгний энэхүү тангарагаас няцвал тэрхүү аягны эзэн шиг үхэл хүлээж гавлын яс нь аяг болон хувирна гэдгийг харилцан бие биедээ сануулж буй хамгийн дээд зэргийн хатуу сануулга баталгаа нь энэ аяг байлаа. Мөн хүннүг үрнээс хойш гавл аяг нь Монголын түүхэнд Монголын нууц товчоо болон Рашида дэдний шаштрын чуулганд байнга дурдгацаар ирсэн билээ. 15. Хүний үсээр хийсэн Викторийн үеийн гоёл чимэглэл. 19-р зууны Англи улсад Викторийн эргэн үеийн үед хүмүүсийн хайр сэтгэл уян гашууг илэрхийлэх нэгэн туйлын нарийн нандин атлаа өрмөц уламжлал цэцгэлж байсан нь хүний үсээр гоёл чимэглэл урлах мод байсан билээ. Энэхүү соёл нь зүгээр нэг хачин жигтэй гоёл төдий зүйл биш харин хорвоогийн мөнх усыг үзүүлсэн хайртай дотны хүнийхээ дурсгалыг мөнхжүүлж зүрхэндээ ойр байлгах гэсэн нандин урлаг байсан юм. Энэхүү уламжлал нь Викторийн ахтан хаан өөрийн хайрт нөхөр Альберт Унтайжийг насын эцэслэхэд насан туршдаа гашуудал зарлаж түүнийхээ үсний хэлхийг зүйлт болгон зүүжих хэлснээр Английн язгууртнууд болон дундаж давхархийнхны дунд хүчтэй дэлгэрчээ. Урлаачид нас барагстай үсийг ашиглан маш уран найрын аргаар бөөгж зүйлт бугуйв жингэрийн зүү зэргийг сүлжиж уралдаг байв. Зарим тохиолдолд хайртай хүнийхээ үсийг алт мөнгөн утастай хамт сүлжиж үнэт чулуугаар чимгэлдэг байсан бөгөөд үсэн цаг хугацааны ирэхээр муудаж илэгддэггүй тул насан үрд хамт байна гэж гүн бэлэгшээлийг агуулдаг байжээ. Зөвхөн бидээ зүүх гоёл төдийгүй ханан дөлгөх жаацтай зураг шиг асар том хэмжээний үсний уралгууд ч энэ үед араасаа бүтээгдэж байв. Гэр бүлийнх нь нас барсан гишүүдийнхээ үсээр цэцэг, мод, ургамлын ихээ угалз, ураг төрлийн сүлжээг маш нарийн нэхэж, түүнийгээ жаацлан зочнөөрийнхээ хананд хүндэтгэлтэйгээр залдаг байжээ. Энэ нь тухайн үеийн гэр бүлийн хайр сэтгэл өнгөрсөн түүхийг өгүүлэх амьд дурсгал болдог байсан гин. 14. Мокомокай буюу Шинэ Зеландын шивээстэй толгойнууд. Шинэ Зеландын уугуул Маори омгийнхны түүх соёл хамгийн юр бусын бөгөөд дэлхийд дахныг алмайруулдаг нэгэн нандин уламжлал байсан нь Мокомокай буюу хүний шивээстэй хатаасан толгойнууд билээ. Энэхүү соёл нь зөвхөн айдас төрөлм дайны олц төдий зүйл биш харин маоричуудын нэр төр, сүнс, сүлд, амьдралынхын түүхийг бүхэлд нь өөртөө шингээсэн хамгийн эрхэм нандин шүтэн байсан юм. Маоричуудын хувьд нүүрэн дээрх уламжлал шивээс буюу та мокон тухайн хүний нийгэмд эзлэх байр суурь, овог аймгийн түүх, эр зойрог, баатарлаг үйлсийг илэрхийлдэг цорын гац бичиг баримт нь байжээ. Тэд овог аймгийнхаа өндөр хэрэгм зэрэгтэй удирдагч суут дайчдыг насан эцлэхэд эсвэл тулааны талбарт ирэхлэхээр тулалдсан заналт дайсныхаа удирдагчийг алж устгасныхаа дараа толгойг нь тусгайлан засаж авдаг байв. Овог аймгийнхан өөрсдийн удирдагчдын Мокомокайг нандинан модон хайрцаг татгалж зөвхөн чухал зан үйл баяр наадмын үеэр гаргаж ирэн тэдэнтэйгээ амьд мэт харилцаж зөвлөө авдаг байв. Учир нь хатаасан толгой тухайн хүний сүнс сүлд хиймэр хадгалагцаар байдаг гэж тэд гүний итгэдэг байж. Харин дайсныхаа толгойг дайны талбарт байгуулсан гавьяаныхаа баталгаа болгон хадгалж хэрв хожим нь хоёр овог эвлэрч найрамдлын гэрээ байгуулбал нөгөө хатаасан толгойг нь арга ирийнхэнд нь буцаан өгөх замаар хамгийн дээд зэргийн хүндэтгэл үзүүлдэг дипломат соёлтой байсан гэнэ. Гэвч 19-р зуунд Европчууд Шинэ Зеландд хөл тавьснаар энэхүү нандин уламжлалын хувь заяа эмгэнэлтэйгээр иргэсэн билээ.
Европын цуглуулагчид эдгээр шивэстэй толгоонуудыг сонирхон асар өндөр үнээр худалдаж авах болсноор бууны дан гэгддэг цус дүү эхэлж зөвхөн худалдаалах зорилгоор боолуудыг хүчээр шивээс илгэж толгойг нь авах аимшиг сүлжээ хүртэл үүсэж байв. Өнөөдөр Мокомока энд Маоригийн соёлын хамгийн эмзэг нандин түүхийг өгүүлсэн үнэт өв бөгөөд дэлхийн өнцөг булан бүрээс уугуул нутаг Шинэ Зеландд нь буцаан залах оршуулах хүндэтгэлийн ажиллагаа одоо хүртэл үргэлжилсээр байна. 13. Хүний арьсан хавтастай номнууд. Дэлхийн номын түүхэнд их хамгийн жихүүдээс төрүүлм атла нууцлаг соёлын нэг бол хүний арьсаар ном хавтаслах уламжлал билээ. 17-оос 19 дэх зууны үеийн Европ дахинд тэр дундаа Франц, Англи зэрэг улсуудад энэхүү үйлдэл нь зүгээр нэг аимшигын киноны хэсэг бос. Тухайн үеийн ангаах ухаан эргэцүй тэр байтугай уран зохиолын соёлтой салшгүй холбоотойгоор үүсэн хөгжсөн түүхтэй юм. Энэхүү хачирхалтай заншил нь гол төлөв хоёр өөр замаар хэрэгждэг байжээ. Эхнийх нь цаазаар ахуулсан хүнд гэмт хэрэгтнүүдийн арьсыг ашиглах явдал байв. Тухайн үеийн хууль цаасны системд гэмт хэрэгтнийг зөвхөн цаазлаа зогсохгүй түүний цогцыг задлан шинжилгээнд оруулж арьсаар нь шүүхийн тэмдэглэл эсвэл үйлсэн хэргийнхэн тухайн номыг хавтасладаг байжээ. Энэ нь гэмт хэрэгтэнд доноож буй хамгийн дээд зэргийн ял шийтгэл олон нийтэд өгөх хатуу сануулга болдог байсан гин. Харин хоёр дахь нь ангаах ухааны эмч эрдэмтэд өөрсдийн хүсэлтээр арьсаа үлдээдэг байсан бөгөөд тэд наслан эцэснийхээ дараа өөрийнхөө судалгааны бүтээл анатомийн номыг өөрийнхөө арьсаар хавтаслахыг гэрээсэлдэг байв. Энэ нь шинжлэх ухаанд бие сэтгэлээ зориулсан эрдэмтдийн нэгэн төрлийн бахархал өөрийгөө мөнхжүүлэх хүндэтгэлийн хэлбэр байв. Мөн үүнээс гадна хайр сэтгэлийн дурсгал болгож хайртай хүнийхээ арьсаар яруу найргийн ном хавтаслах эсвэл чинээлэг цуглуулагчид тусгайлан захиалж хийлгэх тохиолдолч соёлын ил хуудаснаа тэмдэглэн үлдсэн байдаг. Хүний арьсыг үхрийн эсвэл хоньны арьстай адил аргаар илдэж боловсруулдаг байсан тул гаднаас нь хараад энгийн номны хавтаснаас ялгахад туйлын хэцүү, маш нарийн хийцтэй зөөлөн хүрэн өнгөтэй хавтаснууд бий болдог байсан. Өнөөдөр ийм номнууд дэлхийн томоохон их сургуулиуд болон музейн ховор үзмрийн санд хадгалагдаж байдаг билээ. Жишээлбэл Хорвардын их сургуулийн номын санд байсан Францын зохиолч Арсен Үссегийн Сэтгэлийн хувьд заяа хэмээх номыг нас барсан сэтгцийн өвчтөе эмэгтэй арьсаар хавталсан болохыг эрдэмтэд ДНХ-гийн шинжилгээгээр албан ёсоор тогтоож байсан юм. Хэдийгээр өнөөгийн ёс зүйн үүднээс энэ нь байж боломгүй мэт санагдахч өнгөрсөн зууны хүмүүсийн хувьд үхэл амьдрал болон мөнхжүүлэх урлагийн нэгэн өвөрмөц илэрхийлэл болон түүхэнд үлджээ. 12. Генжигийн арьсан бөмбөр. Эртний хятадын дайн ба төрийн түүхэнд дайсныг зөвхөн зэвсгийн хүчээр бас сэтгэл зүйн асар том дарамт айдас хүйцээр нухчин дарах нарийн аргууд хэрэглэгддэг байсны нэгэн том илэрхийлэл бол хүний арьсаар цэргийн бөмбөр бүрэх харгас уламжлал билээ. Хятадын түүхэн сурвалжуудад тэмдэглэгдэн үлдснээр зарим хэрцгий жанжид болон төрийн түшимдүүд өөрийнх нь эсрэг болсон дайснууд болон бослогын удирдагчдын арьсыг амьдаар нь хуулж цэргийн бөмбөрийг бүрдэх байсан тухай жихүүдээс төрүүлэн түүхүүд хадгалагдсан үлджээ. Энэхүү харгас зан үйл нь тулааны талбар сэтгэл зүйн зэвсэг болон ашиглагддаг байв. 11. Ацтекуудын Шипе Тотик бурхны зан үйлийн арьсан хувцас. Түүхэнд хамгийн нууцлаг атлаа айдас төрүүлэн соёл иргэншлийг бүтээсэн ацтекуудын хувьд үхэл амьдрал болон байгаль дэлхийн дахин төрөлт нь хүний цусан тахилтай салшгүй холбоотой байжээ. Тэдний шүтдэг байсан олон бурхтын дундаас газар тариалан ургац хаврын үйлдвэрлэлийг тэтгэгч Шипе Тотик буюу арьсаа өвчүүлсэн эзэн бурханд зориулсан зан үйл нь хүн төрлөختний түүхэнд хамгийн жихүүдс төрүүлэн атлаа гүн гүнзгий бэлэгдэлтэй соёлын нэг байсан юм. Ацтекууд хаврын үйлдвэрлэл эхэлж тариалангүй үр соёолох цагаар хүний арьс өвчих зан үйлийн томоохон баярыг тэмдэглэдэг байв. Тулааны талбараас барьж ирсэн хамгийн эрэлхэг олдсны дайчдыг бурхны тахихийн ширээн дээр золиосон цусыг нь үргэсний дараа тэдний арьсыг толгооноос нөхөл хүртэл нь бүхэлд нь нямбайлан хуулж авдаг байв. Ийхүү авсан хүний түүхийн арьсыг ацтекийн санваартан өөрсдийн махан биеийн дээр давхарлан өмсөж нүүрний арьсыг нь баг болгон зүүгээд 20 хоногийн турш хот даяар зан үйлийн бүжиг бүжиглэж бурхандаа мөрөгдөг байжээ. 20 хоногийн дараа нөгөөх арьс нь өмхирч хатаж өөрөө хууран унах үед санваартан түүнийг сүмийн гүндэх нууц сонголт тавьж хадгалдаг журамтай байсан гин. Энэхүү жихүүдээс төрүүлэн үйлдэл нь ацтекуудын хувьд ямар нэгэн зэрлэг догшин авир эсвэл тамлал биш харин байгаль дэлхийн өвөл өнгөрч хавар болоход хуучин хувцас тайлж шин ногоон хувцас өмсөж буйг харуулах гүн гүнзгий уран сайхны бэлэгдэл байлаа. Хүний үхэж өмхирсэн арьсан доороос амьд санваартны бие урган гарч ирж буй үр тарианы хатуу хайлс үхэж дотроос нь шинэ амьдрал шинэ ургац соёолон гарч ирдэг байгалийн мөнхийн хуулийг амьдаар нь жүжигчлэн үзүүлж буй хэлбэр байсан аж. 10. Гүнж Финяны ясан фанат.
Эртний хятадын түүх, домог ярианд төрийн төмөр нүр өшөө авалт болон харгас эрцгийн уламжлалыг уран нарийн хийцтэй хослуулсан нэгэн айдас төрүүлэн бүтээлийн тухай өгүүлдэг нь хүний хавирганы ясаар урласан синс буюу ясан фанат билээ. Дундад зууны хятадын дайн, урвалт шарвалтын цус туудаснаас урган гарсан энэхүү уламжлал нь зөвхөн сэрүүцэх хэрэгсэл бус харин дайсныг номхотгож түүний үхлийг насан туршдаа гартаа атган багтаж суух хамгийн зөвүүн уран нарийн өшөө авалтын хэлбэр байсан юм. Түүхийн ил хуудаснаа өгүүлснээр зарим хаад ноёд эрх мэдэлтнүүд өөрийнх нь эсрэг болсон хамгийн заналттай байсан. Эсвэл хамгийн ихтгэлт хүнэнд байгаад нүур буруулсан урвагчдыг цаазлсныхаа дараа цогцсноос нь хавирганы ясыг нь тусгайлан салгаж авдаг байжээ. Уран дарахчид тэдгээр хавирганы ясыг маш нарийн засаад хооронд нь холбож дэлгэгдэж хумигддаг гоёмсог сэнсний гол арга бүтцийг гаргадаг байв. Харин сэнсний хавтас цаасан дээр нь тухайн цаазаар авахулсан хүний өөрийнх нь цусыг будагтай холин хятадын уламжлалт усан будгийн зураг, байгалийн үзэмж эсвэл сургаал шүлгийг тэрлэн зурдаг байсан гин. Энэхүү хачин жигтэй чимэглэл нь харахад үнэхээр тансаг нарийн хийцтэй уран бүтээл мэт боловч цаад утгаараа сэтгэл зүйн асар том зэвсэг, эрх мэдлийн баталгаа болдог байлаа. Тухайн язгуурт нь найр наадам төрийн хэрэг хилцэх үедээ өнөөх сэнсийг гаргаж ирэн зөөлөн сүйж суух нь түүний эсрэг зогссон хүмүүсийн хувь тавилын эцэстээ юу болон хувирдгийг бусдад чимээгүйхэн сануулж зүрхэнд нь айдас төрүүлэх хамгийн хурц сануулга болдог байж. 9. Хүний ясан шатар. 18 дугаар зууны Европын түүхэн тэр дундаа Германы бүс нутгийн язгууртнуудын дунд эрх мэдэл, эд хөрөн харгас эрцгийн сонирхлынхын туйл болсон нэгэн нууцлаг уламжлал байсан нь хүний ясаар шатрын дүр сурлах явдал байлаа. Тухайн үеийн соёлд шатар нь зөвхөн ухаан бодлын уралдаан бос харин дайн тулаан улс төрийн стратегийн бяцхан талбар гэж тооцогддог байсан тул зарим хүчирхэг эрх мэдэлтнүүд энэхүү тоглоомыг жинхэнэ утгаар нь амьд болгохыг хүсдэг байсан юм. Язгууртнууд өөрсдийн харьяат зарц эсвэл дайны талбараас олзлон авч ирсэн хүмүүсийг насан эцэлсэний дараа тэдний биеийн хамгийн бат бөх ястуудыг сонгон авч уран сэлбэрчдэд тусгайлан захиалга өгдөг байжээ. Энэхүү хачин жигтэй шатраар тоглох нь тухайн язгууртны хувьд бусдын амьдрал хувь заяаг гарынхаа алган дээр атгаж дураараа хөдөлгөж буй мэт хязгааргүй эрх мэдлийн гач таашаалыг нь өгдөг байж. Тулааны талбарт дайсныхаа цэргийг амьдаар нь устгаж байсан шиг шатрын хөлөг дээрч тэдний ясыг идэж тоглоомоос гаргах нь даажигнал багтлын хамгийн дээд хэлбэр байсан гин. 8. Жижигсгсэн толгойнууд. Амазоны ширэнгэн ойд хэдэн зууны туршид нууцлаг оршин тогтнож ирсэн шуар өмгийнхний түүхэнд дэлхийн техник хамгийн ихээр жихүүц зүйлсэн хатлаа гайхшруулсан нэгэн зан үйл байсан нь цаанцаа буюу хүний жижигсгсэн толгой билээ. Энэхүү соёл нь зөвхөн дайны талбарт байгуулсан гавьяаг гайхуулах олц төдий зүйл биш харин дайсны сүнсийг номхотгож өөрийн омгийг хамгаалах эд шид уран чадварын дээд илэрхийлэл байсан юм. Шуар дайчид тулааны талбарт заналтай байснаа устгасныхаа дараа толгойг нь хүзүүгээр нь тастан авч ухрах замдаа цаанцааг урлах туйлын нарийн ажиллагааг шууд эхлүүлдэг байж. Нүүрний арьс үсийг нь авч тусгай ургамлын хандтай халуун усанд буцлахад арьс нь агшиж анхны хэмжээнээсээ бараг 2 дахин жижигхэн болдог байж. Харин хамгийн гол ур чадвар шаардсан хэсэг нь арьсыг хэлбэрт оруулж хатаах явдал байв. Сүүлд нь дайсны сүнс гадагш гарч өшөө авахаас сэргийлж толгойн уруул болон зовхийг модон зүү нарийн утсаар ойж галын утаанд дутаж хатаадаг байж. Шуарчууд ийхүү бэлэн болсон цаанцаа хүзүүнээсээ зүүж овг амьгтаа ирээд асар том баяр наадам хийдэг байж. Тэд энэхүү жижигхэн толгойг эзэмшснээр тухайн дайсны амьд ахуйтай хоримтлуулсан бүхий л хүч чадал, сүнслэг энергийг өөртөө шингээж улмаар өөрийн овг аймгаа гадны хараал, муусай унгаас хамгаалж байна гэж гүнээ итгэдэг байв. 7. Кечуа буюу хүн бөмбөр. Өмнөд Америкийн Перу улсын нутагт Инка гүрэн мантахаас ч өмнө Андын нурууны эртний соёлын иргэншлүүдийн дунд дайн тулаан ялалтын баярыг тэмдэглэх хамгийн жихүүдэс төрүүлэн матлаа гайхшрам зан үйл байсан нь хүний махан бие ясыг бүхэлд нь хөгжмийн зэвсэг болгон хувиргадаг уламжлал байсан билээ. Тэдний хувьд дайсныг устгана гэдэг зөвхөн амийг нь таслах төдий зүйл биш харин түүний оршихуйг бүр мөсөн үгүй хийж үгсэн биеэр нь ялалтын аялгауг ихшиглүүлэх харгас уран сайхны хэлбэр байсан юм. Олзны дайчдын арьсыг толгооноос хөл хүртэл нэгч зүсэлт гаргалгүйгээр туйлын нарийн аргаар хуулж авдаг байв. Ийхүү хуусан арьсны ам, нүд, бүксэн бие гэх мэт бүх нөхс өвүүдийг сайтар ойж таглаад дотор талд нь хий эсвэл өвсүүлээж шахан яг л амьд хүн шиг хийсэн бөмбөр үүсгдэг байв. Зөвхөн арьсаар зогсохгүй тухайн дайсны чөмгөөр нь Кена хэмээх Андын нурууны уламжлалт ясан лимбиг уралдаг байсан аж. Тулаанд ялсан тариаланчид дайчид баяр ёслолын үеэр өнөөх дайсныхаа биеэр хийсэн арьсан бөмбөрийг нүдэж ясаар хийсэн лимбиг нь үлээж ялалтын цорыг Андын нуруугаар нэг хадуулдаг байсан гин. 6. Илсек Кохын хүний арьсан чийдэнгийн бүр хөл.
Дэлхийн 2 дугаар дайны үеийн нацист Германы хамгийн аимшигт жихүүдэс төрүүлэн түүхүүдийн нэг бол Бухенвальд бөөнөр хорих лагерын комендант Карл Кохын эхнэр Илсе Кохын түүх үлээ. Хоригдлууд түүнийг хэвцгий догшин авир тамлаж зоох гаж зуршлуудын улмаас Бухенвальдын шулам хэмээн нэрлэж түүнээс үхтлээ айдаг байсан юм. Түүний гаргасан хамгийн аимшигт бөгөөд хүн төрөлхтний ой санамжинд хараал болон үлдсэн үйлдэл нь хоригдлуудын арьсыг ашиглан гэр ахуйн эд зүйлс хийлэгдэг байсан явдал юм. Илсе Кох лагерын нутаг дэвсгэрээр морьтой давхиж хоригдлуудыг нүцгэлэн шалгадаг байсан бөгөөд тэдний дундаас биеийн дээр өвөрмөц чамин хийцтэй шивээстэй хүмүүсийг тусгаалan тэмдэглэж авдаг байж. Ийхүү сонгогдсон хоригдлуудыг лагерын эмнэлгийн хэсэгт аваачин хорт тайраа тарих буюу бусад аргаар алж арьсыг нь маш нарийн аргаар өвчин хуулдаг байв. Тэрээр хуулж авсан шивээстэй арьснуудаараа өөрийн тансаг харшид зориулан чийдэнгийн бүрхүүл, бэйли, цүнх, номын хавтас болон хамны чимэглэл зэргийг тусгаалan захиалж хийлэгдэг байж. Энэ нь түүний хувьд зүгээр нэг гэр ахуйн хэрэглээ бос харин бусдын амьдрал үхлийг шийдэж буй хязгааргүй эрх мэдлийнх нь гаж цуглуулга бахархал болдог байсан гин. Дайны дараа холбоотон гүрнүүдийн шүүх хурал болон Нюрнбергийн процессор Илсе Кохын үйлдсэн эдгээр зэрлэг хэрцгий үйлдэлүүдийг албан ёсоор хилэлцэж түүний гэрээс олдсон хүний арьсан бүтээгдэхүүнүүдийг нацизмын аимшигт үйлдэл, хүн төрөлхтний эсрэг гэмт хэргийн баримт болгон шүүх хурал дээр дэлгэн үзүүлж байжээ. Ийхүү Бухенвальдын шулман амьдралынхаа эцсийн өдрүүдийг шоронд өнгөрүүлж 1967 онд амиа хорлсон ч түүний хүний арьсаар уралсан чийдэнгийн бүрхүүлийн түүх нь дайн ба фашизм хүнийг хэрхэн аратан болгон хувиргаж болдгийн хамгийн харанхуй хэсгийг харуулсан түүхэнд үлдсэн билээ. 5. Гюнтер фон Хагенсийн амьд биес. Түүхийн хуудаснаа үлдсэн эртний цус зан үйлүүд дундаас орчин үеийн шинжлэх ухаан уран сайхны зааг дээр бодитоор хэрэгжиж буй дэлхийн техник шүүгөөсөр байгаа хамгийн алдартай үзэгдэд бол Германы анатомч Гюнтер фон Хагенсийн амьд биес үзэгсэл билээ. Түүнийг олон нийт доктор үхэл хэмээн нэрлэдэг бөгөөд түүний бүтээсэн үзэгсэл нь үхсэн цогцыг урлаг болгон хувиргаснараа өнөөдрийг хүртэл ёс зүй, шашин шүтлэг, шинжлэх ухааны хамгийн том маргааныг талбарлуулсаар байна. Гюнтер фон Хагенс нь 1977 онд Флестинэшн хэмээх ангаах ухааны цоошин аргыг нээсэн юм. Энэхүү арга нь хүний цогцсны эдисэд байх ус болон өөх тосыг тусгай вакуум орчинд сорж аваад оронд нь шингэн полимер шахаж байрлуулах зан үйл юм. Ийхүү боловсруулсан цогц нь хизээч ялзарч мууддаггүй, ямар нэгэн үнэр гардаггүй бөгөөд булчин, шүрмэс, судас бүр нь яг л амьд ахуйн хашгээ уян хатан тод өнгөтэй үлддэг байна. Түүний амьд биес үзэгслэнгийн гол онцлог нь хүний жинхэнэ арьсыг хуулан авч булчин арга ясны бүтцийг ил гаргасан цогцснуудыг яг л амьд хүн шиг үйлдэл хийж буй хөдөлгөөнтэйгээр байрлуулсанд оршдог. Энэхүү үзэгсэл нь дэлхийн олон орноор аялж сая хүний нүдийг нээсэн ч хууль, эрх зүй, ёс зүй асар том асуултуудыг дагуулдаг. Эсэргүүцэгчид түүнийг үхэгсний биеэр мөнгө олж буй зэрлэг доромжлол, орчин үеийн Франкштейн хэмээн буруутгадаг бол фон Хагенс өөрөө үүнийг хүмүүст өөрийнхөө биеийг дотроос нь таниж мэдэх, эрүүл мэндэд анхаарах, ухаарлал өгөх, соён гэгэрүүлэх урлаг гэж хамгаалдаг. Сонирхолтой нь үзэгсэлэнд буй бүх цогцснууд амьд ахуйд өөрийн биеийг тус аргаар мөнхжүүлж, шинжлэх ухаан таньдварлахаа албан ёсоор зөвшөөрч гэрээ байгуулсан хүмүүс их байдаг гэж. 4. Эд гений хүний арьсан сандал болон хувцас. Америкийн гэмт хэргийн түүхэнд хамгийн жихүүдэс төрүүлэм гажиг үйлдэлээр алдаршсан хүн бол Висконсин мужийн фермер Эд Гейн билээ. Олон нийт түүнийг булш ухагч альбин хэмээн нэрлэдэг бөгөөд түүний үлдсэн жигшүүр тэргүүд нь хожим нь Холливуудын алдартай аимшигт кинонууд болох Psycho, The Silence of the Lamb зэрэг кинонуудын шууд сэтэл бодит их сурвалж болсон түүхтэй. Эд Гейнийн зөвхөн цуврал алуурчин төдийгүй орон нутгийн оршуулгын газруудаас саяхан оршуулсан дундад иргэм насны эмэгтэйчүүдийн хүүрийг нууцаар ухаж гаргадаг хүүрний хулгайч байв. Түүний энэхүү гаж сонирхол нь өөрийнх нь дарангуйлагч шашны туйлширсан үзэлтэй их Августаага нас барсны дараа улам бүр гарч гэр орноо хүний биеийн хэсгүүдээр хийсэн аимшигт гар хийцээ бүтээлүүдийн музей болгон хувиргажээ. 1957 онд цагдаагийнхан түүний фермд нэгжлэг хийх үед хүний ухаанд багтамгүй дэлхийд дахныг сочирдуулсан хүний арьсаар хийсэн сандал, гэрлийн бүрхүүл, хогийн сав, хүний ясан аяг халбаг, хүний арьсан хувцас тэр байтугай хутганы хууй зэрэг зүйлсийг олж илрүүлсэн байдаг. Тэрээр эмэгтэй хүний арьсыг бүхэлд нь өвчин авч тусгайлан оёж бэлдсэн хүний арьсан өмсгөлөө өмсөн өөрийгөө эмэгтэй хүн болсон мэтэр мэдрэхийн тулд тэрхүү арьсан хувцас эмэгтэй хүний багийг нүүрэн дээрээ тавьж фермдээ шүн дунд бүжгэлдэг байснаа хүлээн зөвшөөрсөн байдаг. Шүүх эмнэлэг сэтгцэн эмчнэрийн дүгнэлтээр Эд Гейнийг сэтгцийн хүнд хэлбэрээ өвчтөй хэмээн тогтоосон тулд түүнийг шоронд бус насан туршид нь сэтгцэн эмнэлгийн тусгаарлах тасагт хорхоор шийдвэрлсэн бөгөөд тэрээр 1984 онд тэндээ насан эцэлсэн юм.
3. Хүнэн мануухай. 1970-ад оны сүүлээр Пол Потер удирдуулсан улаан Khmerүүдийн дэглэм Камбожийн газар нутгийг бүхэлд нь айдас үхлийн талбар болгон хуургасан түүхтэй. Тэдний хэрэгжүүлсэн геноцид буюу үе олноор устгах ажиллагааны үеэр ойролцоогоор 1.5-аас 2 сая хүн амь үрэгдсэн билээ. Энэхүү аимшигт он жилүүдийн хамгийн харамсалтай сэтгэл зүйн зэвсгүүдийн нэг бол тамлан алсан хоригдлуудын арга яс, хувцас хэрэглэлийг ашиглан тариалангийн талбайд мануухай босгодог байсан харгас үйлдэл юм. Улаан Khmerүүд хотуудыг бүрэн чөлөөлж, иргэдийг хөдөө тосгон руу албатан гаргаж, үхлийн талбар гэгддэг хамтралын тариалангийн талбайнуудад хүн түчир хөдөлмөр эрхлүүлж байв. Энэ үеэр дэглэмийг эсэргүүцсэн, хуучин сэхэтэн байсан эсвэл зүгээр л тушаал биелүүлээгүй хүмүүсийг үе олноор нь цаазаар авдаг байлаа. Олон нийтийг бүрэн хяналтандаа байлгахын тулд алуурчид алагдсан хүмүүсийн арга ясыг тэр хിവэр нь эсвэл тэдний өмсөж байсан хувцастай тариалангийн талбайн донд мануухай болгон босгодог байжээ. Энэхүү үйлдэл нь үнэнч байхыг шаардсан чимээгүй сануулга болон айдсын системчлэл гэсэн хоёр гол зорилготой сэтгэл зүйн асар хүнд дарамт байв. 2. Руандагийн геноцидын ясан хөшөөнүүд. 1994 оны Руандагийн геноцид бол ердөө 100 орчим хоногийн дотор Хуту омгийн хэт даврагчид Тутси омгийн 800 гаруй мянган хүнийг зэрлэгээр хөнөөсөн хүн төрөлхтний түүхэнд хамгийн шуурхай бөгөөд цус тэмэгнэлүүдийн нэг билээ. Энэхүү аимшигт үйл явдлын дараа Руанда улс өөрийн түүхэнд харанхуй хуудсыг хизээч мартахгүй тулд мөн дэлхийд дахин хизээч ийм зүйл давтагдах ёсгүйг сануулахын тулд амь үргэцэх систем махан бие арга ясыг тэр хിവэр нь дурсгалын цогцлбор бунхан болгон үлдээсэн юм. Руанда даяар байх геноцидын дурсгалын газруудад очиход хүний сэтгэл сэртхийлгэм ухаанд багтамгүй дүр зураг угтдаг. Бусад улс орнууд геноцидын хохирогчдыг шороонд оршуулж дээр нь чулуун хөшөө босгодог бол Руанд очоод зарим бунхан хэдэн мянган хүний гавлын яс, гар хөлний урт яснуудыг маш нарийн ирэмбэлж, тавиур дээр игнүүлэн өрөх эсвэл хан пирамид хэлбэрээр өөрж босгосон байдаг. Ялангуяа Мурамбигийн дурсгалын цогцлборт гэхэд л амь үрэгдсэн хүмүүсийн цогцыг шохон уусамлаар бүрэн хатаасан тул тэднийг үхэхийн өмнөх айдас, тарчлал, нүүрний хувирлал нь яг хിവэрэ хадгалагддаг үлдсэн байдаг. 1. Нацистуудын хүний үсэн хивс болон гудас. Дэлхийн 2 дугаар дайны үеийн нацист Германы бөөнөр хорих болон үе олноор устгах лагерууд тэр дундаа Аушвиц-Биркенауд үлдэгдсэн гэмт хэрэгүүд бол хүн төрөлхтний түүхэнд хамгийн системтэй технологичсон үйлдвэрлэлийн шинжтэй геноцид байсан билээ. Нацистууд хүний амь насныг үйлдвэрлэлийн дамжлах шиг олноор нь таслаа зогсохгүй хохирогчдын махан биеийн үлдэгдэл эд зүйлсийг дайны эдийн засагт зориулан маш нарийн тооцоотойгоор түүхийн эд болгон ашиглаж байсны хамгийн тод баримт нь хүний үсний үйлдвэрлэл юм. Үхлийн лагеруудад ирсэн сая ерөөчүүд болон бусад хоригдлуудыг хийн камерт оруулахын өмнө эсвэл шууд дараа нь үсийг нь машиндаж бүрэн хусдаг байв. Энэ нь нацистуудын хувьд хүнийг хувь хүнийх нь хувьд бүрэн үгүйс гэж гутаанд оромжлох сэтгэл зүйн дарамт байхаас гадна эдийн засгийн маш өндөр ашиг шимтэй ажиллагаа байжээ. Лагерийн комендантууд тоонор хэмжигдэх тэрхүү хүний үсийг ангилан шуудайлж, рейхийн нэхэмлийн болон дулаалгын үйлдвэрүүд рүү тогтмол тээвэрлэдэг байсан бөгөөд тэндээс цэргийн даавуу, олс, дулаалгын материал болон гудас, оймс, хивс зэрэг зүйлсийг үйлдвэрлэдэг байсан нь түүхийн баримтуудаар тогтоогдсон байдаг. 1945 онд зөвлөлтийн улаан арим Аушвиц лагерыг чөлөөлөх үед Германы үйлдвэрүүд рүү ачигдахад бэлэн болоод байсан шууд дайсан 7 тонн орчим хүний үсийг олж илрүүлсэн байдаг. Түүнчлэн дайны дараа лагерийн нутаг дэвсгэр болон холбогдох үйлдвэрүүдээс хүний үсээр сүлжиж хийсэн даавуу, хивсний хэсгүүд олдсон нь нацизмын зэрлэг төрхийг илчлэх шүүх хурлын хамгийн гол баримтууд болсон юм. Хүний биеийн хэсгээр хийсэн эдгээр бүтээлүүд нь цаг хугацааны явцад соёлын зан үйл, шашны шүтлгээс эхлээд дайны зэвсэг, дараа нь фашизм ба цуврал алуурчдын галзуурал болон хуурж ирсэн түүхтэй. Монголчуудын гавлын ясан аяг, төвдийн ясан бүрээ зэрэг нь орчлонгийн мөнх бусыг сануулгах гүн ухааны шинжтэй байсан бол Илсе Кох Эйд ген нарын үйлдэл нь хүний нийгмийн хамгийн гаж бөгөөд зөвүүн харанхуй талыг илчилдэг. Эдгээр түүхүүд нь хүн төрөлхтөнд нэгийг бодогдуулж амьд явах эрх чөлөө болон хүмүүнлэг ёс гэдэг ямар үнцэнтэй зүйл болохыг сануулсаар байна.